За амар төвшин дараа яг тодорхой миний асуусан асуулт сонирхсан асуултанд та яг гүйцэд бас хариулж чадсангүй. Хамгийн сүүлийн засгийн газрын саяын хаврын хилцүүлгийн утааны тухай хилцүүлгийн засгийн газар төгсөн үүрэг чиглэл тогтоолыг та нэг би яг ингэ бүгд дурдгсан тий 1 2 3 4 5 ч гэдэг юм уу тэгээ дурдахдаа тэгээ яг энэ тогтоолын хэрэгжилтэн дээр өнөөдөр нийслэлийн удирдуулалт хэрхэн ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ тэр талаараа тодорхойлоо. За 5 номер хариулъя. За эрхэм гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн агаар орчин бохирдолтой тэмцэх газрын дараах Мөнхбаатар байна. За улсын хурлын 53 дугаар тогтоолын дагуу засгийн газрын хэрэг эрхлэх газраас бол манай дээр бол асуулга ирүүлсэн түүний биелэлтийг үл хүргүүлээ явсан байгаа. За яг энийг тодорхой дурдах юм бол төсвийн мөнгөөр бол одоо хагас кокс авах нь өөрөө хуульд нийцэж гинүү гэдэг байдлаар бол асуудал бол тавигдсан байдаг. За энэ ч бол 5-7 түлш компани жил болгон Эрдэнэс 5-7 компаниас одоо татаас авч 300 тэрбум төгрөг татаас авч шахмал түлшийг бол үйлдвэрлэдэг. Тэгээд яг энэ мөнгөөрөө ахаад нийслэл улсын төсвөлж нэг төгрөгийн ахиж нэмэгдэл гарахгүйгээр тухайн төсөвдөө тааруулан хагас коксыг бол худалдаж авч байгаа учраас энийг бол одоо улс нийслэлийн төсөв гэж бол бид нар бол үзэхгүй байгаа. За дээрээс нь 53 дугаар тогтоол дээр агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорог бол ерөнхий сайдаар ахлуул гэдэг ийм чиглэл бол гарсан байсан. Энэ чиглэлийн дагуу агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорог бол ерөнхий сайд бол ахлаад бол явж байгаа гэж хэлж болно. За дээрээс нь өмнөх асуулт руу эргээд ороход бол ер нь бол хагас коксыг бид нар бол 10 дугаар сарын байдлаар бол туршиж үзсэн. Агаарын чанар дээр бол одоо шинжилгээ хийсэн. За энэ шинжилгээ хийхэд бол одоо хүний биед хамгийн хортой гэж ярьдаг CO маань өнгөрсөн жил 1177 микрограмм метр куб байсан бол энэ жил одоо 1053 микрограмм метр куб болж бол багассан байгаа. За NOx, SO2, PM10, PM2.5 эдгээр бол өнгөрсөн жилүүдтэйгээ эдгээр харьцуулах юм бол одоо 10-аас 15% бол буурсан гэсэн ийм судалгаа манай агаарын чанарын суурин 19 харуул дээр бол гарч ирсэн бол байгаа. За ахаад 53 дугаар тогтоол бол үндсэн агуулга нь бол ерөөсөө яг энэ хагас коксыг төрийн болон орон нутгийн өмчөөр одоо авах нь өөрөө хуульд нийцэж байгаа л гэдэг юм асуудал байсан. Тэгэхээр энэ дээр би өөрөө хариулсан гэж бодож байна. За Батчим гишүүд тодорхойлъё. За та бас хариулж амжсангүй. Тэгэхээр та одоо энэ хаврын тэр 5 сарын хэдэнд хийсэн их хурлын гишүүдээр одоо бүрдүүлж юу яасан шүү дээ. Тэр том хилцүүлэг хийчээд байхад өнөөдөр засгийн газраас засгийн газар түргэсэн тэр тогтоолын шийдвэрүүдийг та өнөөдөр мэдэхгүй байна л да. Энийг уншина. Та дахиж энэ дээр бүр ажиллах хэрэгтэй байна. Яг бол ердөөсөө шал өөр юм яриа явчлаа л да. Жишээ нь энд ингэж байна шүү дээ. Гэр болон барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах стандарт боловсруулан батлуулна гэсэн байна. Энэ стандартыг боловсруулсан уу? Ингээл нэг шийдвэр нөхгүй. Яг ийм чиглэл өгсөн шүү дээ. Тэгэхээр та энийг сайн дахиад судлаад эргээгээд та нэг дахиад дараа нэг уулзалтан дээр хариулсан дээр баха.